Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийг хамтдаа эхэлцгээе. За дэлгэцэндээ анхаарцгаая. Өнөөдрийн бидний хичээлийн зорилго зохиолыг зөв дараалалд оруулж уншицгаая. Сургачгээ нээгээд 105 дугаар утсыг гаргаарай. 105 дугаар утсанд Жамуух Тэмүүжин 2 амд бололцсон нь гэсэн нэгэн зохиол байгаа. Үнийг дэлгээд хараарай. За 3 хэсэг байгаа учраас багш нь уншия, та бүхэн дагаад уншаарай. Ингээд тэр хоёр онон мөрний мөсөн дээр гулгаж тоглохоор тохиролцжээ. Маргааш өглөө нь хоёул эртлэн ирж ширэн гутлынхаа улыг мүлийтл гулгав. Энэ тоглоом их сонирхолтой байлаа. Маргааш яаж тоглох вэ? Мөн л гулгах хэрэггүй хэмээн Жамуухыг асуухад Тэмүүжин үгүй шагалцъя гэв. Жамуух Ван хааны хуурай хүү, сүрхий сэргэлэн овсгоотой, их зоригтой, залирхаг, гялтгансан хар нүдтэй, монтгор хамартай, өргөн магнаатай, хөрслөг борхуу байжээ. Нэг өдөр Жамуух Исүүхийн хүү Тэмүүжинтэй жирх агнахаар хөөцөлдөж яваад тааралдав. Маргааш нь тэр ёсоор нэхий дээлийнхээ хормойг тунтран сууж мөсөн дээр шагалцав. Орой нар жаргахын хэрд сайн найзууд болсноо батлан суран бүсээ сольж бүсэлцгээв. Энэ үеэс хойш Жамуух Тэмүүжин тусалж заримдаа алдаа дутагдлыг нь хэлж зөвлөж, шоглож, зөөлөн застдаг байлаа. Зохиол маань 3 хэсэг байгаа. 3 хэсгийн тус бүрийн агуулгыг сайн анхааралтай дахин нэг өөрсдөө уншаарай. За унших явцдаа зохиолын чин дээд талд 3 янзын зураг байгаа. Тэрхүү зургийг ажиглаад зохиолынхоо үйл явдлын дарааллыг гаргаж үзье. За бүгдээрээ зохиолд байгаа үгийн утгыг тайлбарлацгаая. Шагалцах, тунтран. За шагалцах гэсэн үгээ толниосоо хараарай. Толөвчгийн өртчин байвал толөвчгөө үсгийн дарааллаараа харна. Мөн утсан дээр чинь толөвчг байвал хараад түүнийгээ утгыг тайлбарлахыг оролдъё. За шагалцах гэдэг үгийн утга. Шагаа өлгцөн наадах. Толөвчгтэр нь шагаа өлгцөн наадах гэсэн байгаа. Мөн мөсөн дээр мөс мөргүүлдүүлэн наадах. За саяын зохиол дээр мөсөн дээр мөс мөргүүлдүүлэн наадах гэсэн утгаар зохиолд маань хэрэглэгдсэн байгаа шүү. За дараагийн үг. Тунтран. Тунтран. За толниос хараарай. За тайлбарыг харъя бүгдээрээ. Бэли гутал зэргийн гадуур давхарлан өмсөх өмсгөл. За дараа нь бидний зохиол дээр дээлийн хормоогоороо өвдгөө ороож суухыг тунтран суух гэж бас хэрэглэх юм байна. За толөвчгөөс хараад үгийнхээ утгыг ойлгосон бол зохиол руугаа дахин эргэж хараад зурагтайгаа тохируулах шүү. За зохиолын агуулгыг зургийн агуулгатай тохируулан дараалалд оролцгаая.
За эхний зургийг ажиглая хүүхдүүдээ. Эхний зурган дээр Жамух, Тэмүүжин хоёр мөсөөр шагалцаж тоглож байна. За бидний шагалцах гэдэг үг маань энд мөс мөргөлдүүлэн тоглох гэсэн гарч ирсэн байна. За дараагийн зураг дээр Жамух, Тэмүүжин хоёр яасан байгааг ажиглаарай. Анх хийж аваад уулцсан байна. Анх уулцсан байна. Дараагийн зураг дээр анд болон бүсээ солилцжээ. За одоо тэгвэл энэ хүү зураг маань үйл явдлын дарааллаар нь дугаарлана. Үйл явдлын дарааллаар дугаарлаарай. Өөртөө бодож үзээд аль нь эхэндээ байх вэ? Түүний дор нэгийн тоо тавьж. Дараа нь үйлдэл дээр 2-ын тоод төгсгөлийнх нь үйлдэлийг 3-ын тоо тавиарай. За эхлээд яасан байж болох вэ? Эхлээд тэр хоёр уулзсан байтаараа. Дараа нь мөсөн дээр тоглосон байна. Тоглосны дараагаар анд бололцсон бүсээ солилцжээ. За одоо тэгвэл зургийг зөв дараалд оруулсан бол одоо бүгдээрээ зохиолоо дахин нэг уншиж үзээд зөв дараалд нь оруулж үзье утгаарай. За багшин самбар дээр зургийг үйл явдлын зөв дараалд оруулсан байна. Одоо та бүхэн сургуучгаасаа зохиолоо дахин нэг үзээд нэгдүгээрт нь аль хэсэг нь байна, хоёрдугаарт нь аль хэсэг нь байна вэ гэдгийг зөв дараалалд оруулаарай. За багшин самбар дээр зөв дараалд орууллаа. Нэгтэн хоёр хүү анх хийж аваад уулзсан. Хоёрт нь буюу дараа нь мөсөн дээр тоглосон. Төгсгөлд нь анд болж бүсээ солилцсон. За та бүхэн үйл явдлынхаа дараалд оруулж дахин нэг уншиж үзээрэй. Эхээ зөв дараалд оруулсан учраас одоо эхийнхаа гол санааг уншиж үзээд тус бүрийг нь гол санааг нэг өгүүлбэрээр илэрхийлж бичээрэй. За бичсэн бол багш нь самбарт байрлуулъя. Эхлээд яасан бэлээ? Жамух, Тэмүүжин хоёр анх хийж аваад уулзсан. Дараагийн хэсэгт юу болсон бэлээ бодож үзээд нэг өгүүлбэрээр илэрхийлье. Уулзсныхаа маргааш мөсөн дээр гулгаж тоглосон. За гулгаж тогсны дараа төгсгөлд нь юу боллоо? Анд болж бүсээ солилцсон. Бүсээ солилцож анд бололцов.
За дэлгэц рүү гарч хүүхдүүдээ асуултанд хариулж бичээрэй. Асуултанд хариулж бичихдээ бидний саяын уншсан зохиолд хэн хэний тухай гарсан, хаан тоглосон гэдгийг анхаарч бичнэ шүү. За асуулт уншиж. Хэн хаан гулгаж тоглохоор тохиролцсон бэ? Хэн хаан гулгаж тоглохоор тохиролцсон бэ? За асуултанд хариулж бичээрэй. Жамуух, Тэмүүжин, нар, онон, мөрний мөсөн дээр гулгаж тоглохоор тохиролцжээ. За өгүүлбэр бичиж авч. Бичихдээ өгүүлбэрт байгаа тодруулсан үсгийг анхаарч хараарай. За анхаарсан бол яагаад эдгээр үсгийг тодруулсан бэ багш гэдгийг анхаарч харъя. Жамуух, Тэмүүжин, онон гэсэн 3 үг байна. Юуны нэр вэ? Жамуух, Тэмүүжин гэдэг нь хүний нэр. Онон гэдэг нь гол мөрний нэр. За тэгвэл яадаг байх нь вэ? Хүний нэрийг хүнд оноож өгсөн нэрийг томоор бичдэг байх нь. Мөн гол усанд оноож өгсөн нэрийг томоор бичдэг байх нь. Тэгвэл бүгдээрээ самт дэлгэц рүү гараад оноосон нэрийг томоор бичнэ. Бас бид нар юу бичсэн бэлээ? Өгүүлбэр бичсэн. Өгүүлбэрийг бичихдээ томоор эхэлж бичнэ. За тэгвэл хүнд оноож өгсөн нэр, гол усанд оноож өгсөн нэрийг мөн өгүүлбэрийг томоор эхэлж бичдэг юм байна. За дараагийнхаа дэлгэц рүү харж хүүхдүүдээ. Дэлгэцэн дээр харъя. За хэн байх нь вэ? Хаан байх нь гэдгийг ажиглаад бүгдээрээ энэ хүү зургаар эхийнхаа үйл явдлыг ярилцгаая. За хэн байна? Жамуух, Тэмүүжин 2. Хаан байна. Онон мөрөн дээр байна. Онон мөрний мөсөн дээр байна. За эхийнхээ үйл явдлаар орцгоё бүгдээрээ. Одоо эхэд гарсан үгэн дээр тунтран гэсэн үг гарсан байгаа. Үгийн утга тайлбарлахад тунтран гэсэн үг гарсан байгаа. Тэр үг маань дээлийнхаа хормойгоор өвдгөө ороох гэсэн. За энийг ажиглаарай хүүхдүүдээ. Дээлийнхаа хормойгоор өвдгөө ороод суусан байгаа үгнийг тунтран гэж хэрэглээд байгаа шүү. За эхлээд юу боллоо? Зохиолынхоо үйл явдлыг бүгдээрээ хамтран ярьцгаая 6 ажиглаад. Жамуух, Тэмүүжин 2 аанд явж байгаад уулзсан. Уулзаад яалаа. Ярилцъя. Уулзаад онон мөрний мөсөн дээр тоглосон. Гулгаж тоглосон. Дараагийн өдөр нь яалаа. Мөн онон мөрнийхөө мөсөн дээр мөсөөр шагалцаж тоглоод орой болоход анд болцсноо илэрхийлж бүсээ солилцжээ. Ингээд өнөөдөр бид Жамуух, Тэмүүжин 2 хэрхэн анд болсон тухай уншиж, зохиолын үйл явдлыг зөв дараалалд орж уншиж, бичиж сурцгаалаа. За бүгдээрээ зохиолыг уншиж ойлгосон бол дэлгэц рүүгээ анхаарад зохиолын агуулгад тохирох зүйрцсэн үгийг олж бичцгээе. За зүйрцсэн үгээ бичихдээ дэлгэцэнд байгаа зураг болон мөнгөн дэвсгэрт тоог ашиглаж зохиох юм шүү. 100 төгрөг 100 гэсэн тоо байна. Дараагийнх нь 1 гэсэн тоо, 1000 гэсэн тоо байна.
За бичсэн бол дэлгүүр рүү хараарай. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай явсан нь дээр. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай явсан нь дээр. За бичсэн бол дараагийнхаа ажиглая. 1,000. За 1 өдөр танилцаж 1000 өдөр нөхөрлөх. 1 өдөр танилцаж 1000 өдөр нөхөрлөх гэсэн хоёр зүйлсэн үгийг бичлээ багшна. За энэ хоёр зүйлсэн үгийн утга маань зохиолын үйл явдалтай хэрхэн тохирж байгааг өөртөө бодож үзээд хоорондоо ярилцаарай. За ингээд бүгдээрээ Жамууг Тэмүжин хоёр хэдхэн анд болцсон тухай уншиж зохиолын үйл явдлыг зөв дараалалд оруулж сурлаа. Гэрийн даалгаварт сурах хүчгийн 106 дугаар хуудасны эмээ өөдөө золгоорой гэсэн шүлэг байгаа. Энэхүү шүлгийг үйл явдлын зөв дараалалд оруулж дугаарлаарай. Мөн Бадаг бүрийн гол санааг нэг өгүүлбэрээр бичээрэй. Баяртай хүүхдүүдээ.